Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд. Бүхэл амьд организмууд нэг гарал үүсэлтэй ба эсвэл хүчил төрөгчийн хэрэгцээг үүсгээгүй бол нарийн олон хэсгүүдээс бүтсэн амьд бий байхгүй. Тэдэнгүүгээр яс хөгжиж эхлэхгүй ба цаашлаад анхны хүмүүс үүсэхгүй байсан. Энэ нь нэг ёсондоо энэ дэлхий дээрх амьд биет болгон нэгнээсээ үүсэж өдий хүртэл амьдарч байгаа гэсэн үг юм. Тэгвэл биднээс гадна энэ ертөнцид харь гаригийнхан байдгүй. Дэлхийн ертөнцийн талаарх бидний мэддэг баримтууд нь харь гаригийнхан байдаг гэх нотлоход өгч байгаа юм. Хүмүүс бидний мэдих ертөнцид хэдэн зуун тэрбум оддын аймаг байдаг ба тэр дундаас Сүн зам гэх оддын аймагт дэлхийн оршин тогтнодог. Сүн замыг ойролцоогоор 13.8 тэрбум жилийн настай гэдэг бол манай нарны аймаг ойролцоогоор 4.6 тэрбум жилийн настай. Үүнээс харж байгаачлан оддын аймаг болоод нарны аймгийн үүслийн хооронд асар их цай байх бөгөөд тэр хугацаанд 100-аас 400 тэрбум одод үүсэж магадгүй тэдэн дээр амьдрал үүсгэхэд усал хэрэгтэй гэж үздэг ба одоогийн байдлаар нарны аймгаас олж илрүүлснээс ангараг болон бархас байдгийн дагуу Европод ус олдоод байгаа ч. Өндөрлөгтнөөс өөр амьд биет үүссэн байх магадлалыг тооцоолохын тулд Дрейкийн томьёогоор тооцоолдог. Оддын аймагт жилбэр үүсдэг оддын дундаж тоо тэрхүү одод гаригуудын хэрэг хувьтай тэнцдэг болон гаригууд дээрх экосистем болон амьдрал үүсэх магадлал тэр дундаас өөрийн ухаантай амьд биетийг үүсгэх нөхцөл нь бүрдсэн гаригууд хэд байгааг авч үзэн тооцоолдог. Энэхүү томьёогоор бодсны үндсэн дээр 36-аас 211 орчим харь гаригийн амьд биет үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм. Хэрвээ энэ тооцоолол үнэн бол хэдэн зууны туршид байдаг гэж итгэж ирсэн харийнхан одоо хүртэл холбоо тогтоож эсвэл бидэн дээр айлчлан ирээгүй нь хачирхалтай юм. Дэлхий дээр ирээгүй бол нисдэг тав гэх ойлголт болоод тэдний зургууд яадаг байх вэ гэж юу? Одоо хүртэл юу байсан тодорхойгүй зураг хөргүүд маш олон байдаг. Энэхүү зураг дээр зураач өөрийнхөө амьдралдаа харж байсан зүйлийг дүрсэлсэн гэгдэгч яаж ч харсан нисдэг тав мэт харагдана. Леонардо да Винчигийн Гиген Жонны ажил гэх нэртэй зургийг тусгал болгон нийлүүлснээр харь гаригийн хүний царай үүснэ. Түүний бас нэгэн бүтээл болох алдарт Моно Лизаг мөн адилхан ийм янзлахад энэ дэлхийд баймааргүй сүрдмээр амьтны дүр зураг гарчээ. 15 дугаар зууны Мадонна Сент Гивоньогийн хамтар гэх уран зургийн хойд хэсэгт нохоотойгоо байх ир болон диск хэлбэртэй нисдэг зүйлийг дүрсэлсэн харагдана. Харин тэрхүү биетийг харж зогсох нохоотой ирийн хойно олон тэмдрүүлтэй харь гаригийн биет харагдаж байна. Харин энэхүү Есүсийг дүрсэлсэн зураг энгийн харагдавч баруун талын сар зүүн талын наран дотор хүн сууж яв. Нар сарыг дүрсэлж болох ч яагаад дотор нь хүн суулгасан гэж. Үгээрч зогсохгүй. Түүхэнд томоохон баримтуулж үлддэг хадны сүг зургуудад ч мөн бидний сайн мэдэх нисдэг тавгууд дүрээ үлдээсэн байдаг. Гэвч эдгээрээс хамгийн алдартай бөгөөд хамгийн тод дүрсүүлсэн нь Пентагон буюу Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах хэлтсийн төв байрнаас 2017 онд задруулсан дүрс бичлэг юм. That's not LNS though, is it? It's not. That is LNS, dude. Well, if there's look at that thing. It's rotated. Nickel 6-1 Tango. Roger, over. Oh, got it! Woohoo! Roger, there's troubleshooting. Did you talk to moving target? No, I took an auto track. Oh, okay. Oh my gosh, dude. Wow, look at it fly! Өөрийн нүдээр нисдэг тавгийг харсан хамгийн анхны үзэгдэл нь 1853 онд Теннесси их сургуулийн хотхонд багш сурагчдын өмнө болсон бол хамгийн сүүлийнх нь гэхэд 2020 онд байжээ. Үүнээс гадна дэлхий дээрх хамгийн нууцлагдмал газар болох 51-р бүсэд харь гаригийнхныг судалдаг гэх таамаг цөөнгүй байдаг. 51-р бүс нь Лас Вегас хотоос 190 орчим километр зайтай оршдог цэргийн бааз юм. Америкийн нэгдсэн улсын засгийн газар энэ бүсийг
Невадагийн туршилт сургалтын бүс гэж нэрлэдэг. Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар өмнө нь 51-р бүсийн талаарх мэдээллийг няцаадаг байсан бөгөөд 2013 оноос л 51-р бүс байдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч уг бүсэд армийн зориулалттай онгоцнуудын туршилтыг хийдэг гэх мэдээллийг өгчээ. Баазад явагддаг үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл өнөө хүртэл нууц хэвээр байгаа юм. Албан ёсны баталгаатай баримт байхгүй ч тус газар засгийн газар олон жилийн турш харгаргийн биетийг нууцлж ирсэн хэмээн Америкчууд үздэг ажээ. Учир нь хүмүүс энэ газрын ойролцоо хэд хэдэн удаа үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгдсэн хэмээн яригддаг. Өгөөрч зогсохгүй 51-р бүстэй холбоотой хамт амжсан яриа таамаглал 1989 оноос эхэлжээ. 1947 оны 7 дугаар сарын 8-нд Нью-Мексикийн ойролцоо нэгэн нисдэг биед осолцсон бөгөөд Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчнийхэн энийг ердөөнийг агаарын бөмбөлөг байсан гэж тайлбарладаг. Харин Боб Лазер энд харгаргийнхан осолцсон гэх мэдээллийг 1989 онд дэлгэж байжээ. 51-р бүсэд ажиллаж байсан гэдгээ мэдгдсэн ганц хүн нь Боб Лазер биш юм. 1996 онд гарсан Dreamland хэмээх баримт кинонд 71 настай механикийн инженер Билл Ховсын ярилцлага багтсан бөгөөд тэрээр өөрийгөө 1950-ад оны үед 51-р бүсэд ажиллаж байсан гэжээ. Мөн тэрээр Жирод гэж нэрлэгдсэн харийн хүнтэй хамт ажилладаг байсан хэмээн ярьсан нь ихээхэн шууган тавь. 2004 онд микробиологч мэргэжилтэй Дан Бууриш мөн л 51-р бүсийн S4 байгууламжийн газар доорх лабораторид ажиллаж байсан ба тэнд Жирод гэж нэрлэгдсэн харийн ихэд байсан тухай ярьжээ. Бас нэгэн сонирхолтой явдал нь 1977 оны 8 дугаар сарын 15-нд дэлхийн хамгийн том радио телескопыг эзэмшигч ACTI буюу харгаргийн оюун ухааны судлалын төв бүртгэгдсэн сансраас ирсэн тохиолдол байлаа. Хэдий сансраас ирсэн ихэнх тохиолдлууд хиймэл дагуулын чимээ гэх мэт хүний оролцоотой зүйлсээс болж нөлөөлөлт авдагч тухайн үеийн ихээхэн гайхсан янзтай бичсэн тэмдэглэл нь олон судлаач эрдэмтдийн сонирхлыг татаад байсан. Сансрын нисгэгчид болон эрдэмтэд ч мөн бидэнтэй адил харгаргийн хүн байдаг гэдэгт итгэдэг учраас өдийг хүртэл хайгуулаад зогсоохгүй байх нь. Хэрвээ үнэхээр харгаргийнхан гэж байдаг бол мөн бид тэднийг олж нээж чадсан бол энэхүү оддын аймгаа тэдэнтэй хуваалцах хэрэгтэй болно. Альвай гариг дээр амьдарч байгаа оршин суугчид нь амьдрах орчин болоод нөөцөө бүрэн ашиглаж дуусаад шинэ гариг олох хэрэгтэй. Ингийн тулд эхлээд өөрсдийн нарны аймгийг, дараагаар нь бүхэл бүтэн оддын аймгийг цаашлаад бүр ертөнцийг ч эзлэх боломжтой. Хүн төрлөختөн болоод харгаргийнхны хооронд тэмцэл үүсэж бид бүрмөсөн устдах магадлалтай юм. Таны хувьд харгаргийн хүн гэж байдаг уу? Харгаргийнхан гэж байдаг бол ямраар төсөөж байна вэ?